Эрдэнэт хотын нүүр царай болох нэгэн сайхан бүтээн байгуулалтын ажил өнөөдөр эд дундаа явж байна. Энэ бол Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн цогцлбор юм а. Эрдэнэт хотын төвд цогцолж байгаа энэхүү цэцэрлэгт хүрээлэн Эрдэнэт хот Монгол улсын 21 аймгийн бахархал, байгалийн өвөрмөс тогтолц, онцлог, Монгол улсын бахархал түүхийг харуулсан иж бүрэн цогцлбор байх юм. Энэ одоо сайхан түүхээрээ бахархах, энэ Монгол орныхоо одоо энэ сайхан байгаль газар зүйн сайхан тогтцыг дотоодын болон гадаадын одоо аялагч жуулчдад одоо үзүүлэх нэг дор зогслох юмсан гэдэг энэ одоо санал бодол бол орж ирдэг байсан. 2014 оноос эхлэн одоо энэхүү Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн гэдэг энэ зогсолборыг одоо барьж байгуулах санзаачлагыг гаргаж аймаг орнотынхаа одоо удирдлага холбогдох хүмүүстэй ярилцаж, уран бүтээлчтэй ярилцаж, иргэдтэйгээ ярилцаж, ингэсний үр дүнд одоо өнөөдөр энэхүү одоо томоохон байгууламж, бүтээн байгуулалт, зогсолборын ажлыг одоо эхлүүлээд явж байгаамаа. Хотын иргэд чөлөө цагаа өнгөрөөх, амарч зугаалах, Монгол орныхоо байгалийн өвөрмөс тогтоц бүхий үзэсгэлэнт газруудтай нэг дороос танилцах, гадаад дотоодын аялагчдын анхаарлыг хадаж, төрөлх хотдоо аял жуулчлалыг хөгжүүлэх зэрэг олон боломжийг нээсэн томоохон бүтээн байгуулалт болж байна. Аймгийн хурлын төлөөлөгч нартай, аймгийн засаг даргатай энэхүү одоо томоохон төслийн талаар санал солилцож, энэ бүтээн байгуулалтыг одоо хийх нь зүйтэй юм а гэдэг зүйлээр бид өгд бас санаа сэтгэл нэгдэж ажиллаж чадсан. Ингэснээрээ бол аймаг орон нутгийн төсөвт жил бүр одоо тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт, хөрөнгө мөнгийг одоо тусгаж, нөгөө талаасаа шаардлагатай хөрөнгийн одоо бусад их усүрийг хаанаас бий болох уу гэдэг тал дээр бол талдаа ажилласан. Ингээд зохион байгуулалтын ажлуудыг хийж ямар ч байсан энэ одоо төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн одоо энэхүү байгууламжийн одоо ашиглалтын өмнөх захиргааг байгуулах шийдвэрийг одоо гаргаж ингээд одоо нэг хүний орон тогтоогоор анх байгуулсан хотын ерөнхий зураач одоо Батбэлэг ах маань энэхүү одоо төслийг гардан хариуцаж гүйцэтгэх ажил дээр ингэж одоо томилогдсон. 60% орцсондоо гол нь их барилга хийгдсэн, хашаа хийгдсэн, харуулын байрууд хийгдчихсэн. Шугам шүлжээд доотлын нөгөө цэвэр бохроо шугам тавигдсан. Одоо дандаа хашаан доторх нөгөө гадна тогтцол одоо гадна цахилгаан, тэгээ ногоон байгууламж, явган зам, тэгээд мөн 21 аймгийн баримл. Тэгээд энэ 21 аймгийн аймагтай холбоотой самбар дурсгалууд ер нь тийм урлагийн бүтээл гэж хэлж болох ажлууд нь ерөнхийдөө үлдсэн байгаа. Гэхдээ тэд нар зарим ажлууд эхэлсэн явж байна одоо. Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэнд Монгол орны сүрлэг сайхан уул нуруу, ус мөрөн, хангай говийн өвөрмөц газруудыг уран баримл хэлбэрээр байршуулна. Тэдгээр нь 21 аймгийн онцлогийг бэлтгэсэн байна. Аймгийн эрдэнэ хурлын даргын хувьд бол би 21 аймаг нийслэлийн одоо бүх хурлын дарга нарт бол албан тогтоор хандсан. Ингээ ийм бүтээн байгуулалтын ажил хийх гэж байна. Тэгэхээр магадгүй одоо жишээ нь манай Хөвсгөл аймгийн иргэдийн хурлынхан одоо аймгийнхантайгаа ярьж агаад Хөвсгөл аймгаа төлөөлүүлээд ямар одоо байгууламжийг энэ одоо цогцлбор дотор хийх вэ гэдэг саналаа өгөөч гэж. Отхон тэнгэр хайрхан, Хөвсгөл далай, улаан судгалан, Сэлэнг мөрөв, Тайхар чулуу, Мэлхий хал, гурван цэнхрийн агуй зэрэг тухайн аймгаа төлөөлж болох үед байгалийн өвөрмөс тогтцуудаас нэг нэгийг сонгож энд байршуулна. Тухайн үзмэртэй танилцж байгаа хүн Монгол англи хэлнээс сонголтоо хийж тайлбарыг нь сонсох боломжийг ч бас орхигдуулахгүй. Ийшээ орсон дотоод гадаадын жуулчдууд Монгол оронтой бүтэн танилцах нэг боломж нэгдэж байгаа. Монгол орны 21 аймгийн газар зүйн бүтэц одоо онцлог, эдийн засгийн хөгжил, хүн амын тоо одоо тэр тухайн аймгаас авах мэдээллүүдээ авахаас гадна бас тухайн аймагт одоо нэг жуулчин нэг 100 бүгдийг тойрохгүй шүү дээ. Нэг жуулчин нэг жилд охонд нэг Хөвсгөл чиглэлд ч юм уу тэгээд баруун чигт нэг яваад тэгээд зуны амралтанд ч юм аял жуулчтанд болдог. Тэгэхээр энд бол үзээгүй газруудтайгаа танилцах боломж нь босоо байхгүй юм. Ногоон байгууламж, гэрэл түрлэг зам талбай, сандал сүйдрөвч, Wi-Fi орчин гээд шаардлагатай бүхий зүйлсийг энд бий болгоно. Ингэснээр цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж амрал чөлөө цагаа өнгөрөөж байгаа хүмүүсийн ая тухтай, сэтгэл ханамжтай байх нөхцөлийг бүрдүүлж өгч байгаа юм. Тэгээ нарийн ширхтээ бас тарих гэдэг байгаа шүү дээ. Канада ус энэ төргээ тийм учраас хуучин юу нар ч бас хуучин өрсөн болохоор өөрөө зэрлэг ургадаг янз янзын байгаа учраас энийг ингээд үндслээр наваад ахынтууд ингээ хусад явагдаж байгаа байхгүй. Тэгээ газар гисчихсэн сайхан ажил мөн сайхан явж байна. Тэгээ дараагаар эн чинь нөгөө ажлын зураг нь хийгдээд нөгөө төлөвлөлтөнд зураг нь хийгдээд явахаар хаагур явган зам явах уу, хаагур ногоон байгууламж хаан сүйдрвч байгаа. Тэгээ эн чинь
дотор энэ гадна цахилгааны асуудал байгаа. Тэрний юу гэхээр нөгөө гойгоо баримл юуруугаа гэж гэрэл тусах нь. Энэ хоёр тийн ханаар чинь хашааны хоёр талаар чинь 21 аймгийн нөгөө сурсгааны самбарууд ер нь тэднэрд бас гэрлүүд тусгаж өгөгдөн ингээд ер нь шүүн бол бараг өдөр шиг байх тэмэл зорилттой байгаа шүү дээ. Гэрлүүд их сайтай. Хотын төвд бас хуучин харанхуй татсан айхтар газраас маань өөрсдөө мэдчихэж байгаа. Янзын гоё гэрэл гээд сайхан газар болох гэж үзэж байна. Би бас эмзэглээд хардаг байсан нэг зүйл бол орон нутгийн өмч өөрөө үнгүүдэх, эзэнгүүдэх гэдэг ийм байдал нүүрлсэн байсан. Хүүхд залуучуудын парк гэдэг нэртэй энэ одоо нэг га орчим талбай бол үндсэндээ эзэнгүүдсэн байсан. Өмнө хийгдсэн одоо тодорхой хөрөнгө оруулалтын ажлууд нь бол үнгүүдсэн. Эрдэнэт цэцэрлэг түрээлэнгийн хашааг байгууламжийн онцлог тохируулан барьж байгуулсан. Хашааны гадна дотн талыг ч мөн үзмэрт зориулан ашиглаж байна. Хуучин хашаа бол бид нар мэдж байгаа шат төмөр хашаа гэсэн шүү дээ. Дотроос бүх юм харагддаг, гадшаач харагддаг. Тэгэхээр одоо бид энэ чинь бас нэг аяж жуулчдын бас том төв болж байгаа. Энэ мань бас өөр бас тасалбартай орон нутгийн төсөвт мөнгө орж байгаа учраас доторх юм бас нэг хийл байх хэрэгтэй юм. Бас сонирхол алгал да. Нэгдүгээр, хоёрдугаар тэгээд хашаагаа битүү болгоно бол бид нар чинь хашаач өөрөө битүү болно гэдэг чинь бас орон зай өсөж байгаа. Бас нэг тийм хан өсөж байгаа учраас ханыг талбайг ашиглах гэсэн юм аа. Хашааны гадна нүрийг Монгол үндэстний түүх соёлын онцлогийг илэрхийлсэн графит зургаар чимгэлсэн. Графит зураг нь орчин үеийн уран зургийн урлагт хүч төрөн орж ирж байгаа нэгэн урсгал бөгөөд хотын доторх байгууламжийн ханыг чимгэлэхэд ихээр хэрэглэгдэх болсон. Харин хашааны дотгошоо харсан ханыг аймагуудын түүх, онцлог, хүн ам, газар зүйн талаарх цогц мэдээллийг агуулсан мэдээллийн самбар болгож ашиглана. Ингэснээр нэг аймагт 7-оос 8 м урттай хан оногдох бөгөөд мэдээллийг Монгол ангид орчуулах тайлбар зураг дүрслэлтэйгээр байршуулна. Тийм би ч өөрөө хотын иргэншүүд Хорхон аймгийн Эрдэнэт хотын уугуул. Тэгээ яг өөрөө ингээ явж байхад манай хот маань яг хөшөө дурсгал ер нь жоохон үзэж харах юм таарах. Тийм учраас ингээд нэгэнт хийснэг бас цогцоор юм хийч бас гоё юм да. Хотын өнгийг гоё чимх юм даа ч одоо тэр утгаараа дандаа шийдлүүд бүх юм дандаа урлаг талаас, уран баримл талаас, уран зураг талаас, ер нь урлаг талаас харж яваад байгаа л да. Цогцлбарын төв хэсэгт Эртний Монголын уламжлалт хэм маягийг хадгалсан шийдэл бүхий байгууламж баригдаж ажил нь дуусч байна. Энэ байгууламжийн нэгдүгээр давхарт орчин үеийн технологийн дэвшил бүхий төхөөрөмжийн тусламжтайгаар Эрдэнэт хот Эрдэнэ төлөвлөрийн дээгүүр аялж, хот болоод үйлдвэрийн орчинтой бүрэн танилцах орчин үеийн кино танхим, кофе лонж, бэлэг дурсгалын дэлгүүр, гэрэл зургийн студ зэрэг үйлчилгээнүүд төвлөрнө. Орхон аймагт бүтэн танилцах хэмжээний 15 минутын тийм кино хийлгэж байгаа бид нар. Тэр кино маань үндэс дөрөв дуусчлаа. Ийшээ орж суугаад нөгөө эн чинь нөгөө тавдын учраас нөгөө бас нөгөө шилээ зүгэл тэгээд нөгөө ухаанд нөгөө онгоцоор аялна гэсэн үг шүү дээ. Эрдэнэт Орхон аймгийн арчмын бүх газрууд хотын төвүүд дээрээс тэгээд хотын гудамуу тэгээд үйлдвэрлэл өөрөө бас юм хүн болгон бас гүйж ороод үзээд байх тийм бас нэг тийм нийтийн юу байхгүй бас нэг онцгой объект учраас. Тэгэхээр тэр одооны хүмүүс бас үзүүлэхийн тулд ингээд дүрсчүүлж авчираад энэ кинонд оруулсан. Харин байгууламжийн хоёр давхарт монголчуудын гарал үүслээс эхлээд Монголын эзэн түүрний түүхийг уран зураг макетээр харуулсан танхим ажиллах юм. Энэ шатаар гарч ирээ шууд төгсгөр рүү орно. Модон шаниу тэгээд одоо Алтай хаан, Атила хаан гэж яваад тэгээд бүрдчэн гоом орол тэгээд манай нууц тавчаа шүү дээ. Одоо бөмөргөний дуваас хороос ахуулаад ингээд цаашаа ингээд тойрол хамаан тойрол 9 батын гэрүүл Чингисийн баг нас Бурхан алдан тэгээд 8 шармар жамуухтай танилцсан. Тэгээд жамуух Чингисийн нөхөр авг аймагуд нэгдэл хүчрэг Монгол улс байгуулагдсан. Чингис хаан цолонд өрөмжлөгдөөл тэгэл ингээд ихцэд гүрэн байгуулагдаад одоо улс руу дайлаар мордсон тэгээд 20 эзэм руу дайлаар мордсон иймэрхүү түүхэн бас нөгөө юга уран зураг сонирхолтой болох үүднээс энэ янз бүрийн одоо нэг хэсэг хүмүүсийн хөрөг орж ирж байгаа, нэг хэсэг газар бас дайн тулааны тийм төршүүд орж ирж байгаа. Монгол улсад бол одоо хамгийн урт зураг бол 9-10 м-тэй зураг байдаг бол манай энэ одоо Эрдэнэт хотод бий болж байгаа энэ Эрдэнэт цэцэрлэг хүрээлэн дотор бий болж байгаа энэ түүхэн сэдвийн зураг бол 54 м орчим урттай ийм зураг зурагдж байна. Тэгэхээр энэ бол одоо Монгол улсад Монгол улсын түүхэнд одоо ийм зураг зурагдчихсан түүх байхгүй. 55 м урт панорам тийм зураг ер нь
цэргийн музейч байхгүй баг. Би л юм хараагүй дээ. Монголд хамгийн том ийм бүтээл дээр ажиллаж байгаа их баяртай бай. За судалгаа хийж хахад Орц очиод яг бол Орцсих бол Орц бас Чингисийн онгоны бас ийм зураг байдаг юм байна шүү дээ. Тэрийг очиж харж үзсэн судалгаагаар тэр бол юу ахгүй ийм панорама шиг бид нар шиг макет авахгүй зүгээр л хандаа ингээ хийцэн. Тэгээ бид нар хараад аваа чанар болгоо тэрээс хараа илүүдүү хийчих санаатай л тэгээд үзэж байна шүү дээ. Тулааны хэсэг наадлаар ингээд бас макет хийгдэн яг ингээд байгалийн хөрс шорогоор макет нэгдээд бол тухайн үеийн газар дээр юу болдгийг тийм эвдэр хэмхэрл одоо ингээд угарсан сэлэмч байдаг ч юм уу шатцсан дутуу тэрвний голмол жүүд боттер харуулт тэгэхээр одоо нэг тийм стерео маягтай 3D маягтай ороо шууд газар нөрөө ингээд цаашаа аваад явчихна нөгөө дүрс тэгээд энэ нь бас ингээд таац руугаа дүрс нь орчих ингээд тэнгэр ингээд үүдсэн тэгээд ийшээ орж ирсэн хүмүүс ерөөсөө тэгээд 12 3 дугаар зуун тул ингээд ороо яваад орчих. Өөрийн дотор сатаах янз янзын дүрс янз өөр юм байхгүй орцсон цаг юм байхгүй. Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн цогцлбарын бүтээн байгуулалтын ажилд Эрдэнэт хотод үйл ажиллагаа явуулж байгаа томоохон аж ахуйн нэгжүүд, хувийн хвшлийнхэн нутгийн зөвлөлүүдийг боломж болцоогоор оролцуулах ажилч мөн өрнөж байна. Нийтдээ энэ бол одоо 2.3 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтаар босох ёстой цогцлбор ажил. За энэний тодорхой хэмжээний хөрөнгийг бол одоо орон нутгийн төсвөөс шийдвэрлэх. За тодорхой хэмжээний одоо хөрөнгө мөнгийг бол хувийн одоо аж ахуйн нэгж байгуулах, иргэдийн одоо дэмжлэг тусалцаа хандвар одоо босгох ийм ажлыг бол одоо өрнүүлж хийсэн. 2015 оны 5 дугаар сард орон нутагт одоо үйл ажиллагаа явуулж байгаа 200 гаруй аж ахуйн нэгж байгууллагт одоо урилга өргүүлж энэхүү одоо төслөө танилцуулах томоохон үйл ажиллагааг зохион байгуулсан. Хотынхоо хөгжин дэвшлийн төлөө хувь нэмрээ оруулан хамтран ажиллаж байгаа аж ахуйн нэгж байгууллага хүн болгонд талархал илэрхийлэх зүйтэй. Та бүхний оролцоотойгоор болсон энэ сайхан бүтээн байгуулалтын хүндэтгэлийн хэсэгт таны оруулсан хувь нэмэр хичээл зүтгэлийг алдаршуулан олон нийтэд таниулах болно. Энэ бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчээр орон нутгийн Сэхүн чон компани сонгон шалгуулалтад тэнцсэний дагуу ажиллаж байна. Мөн Эрдэнэт хотын зураач урчууд их гүрнийхээ түүхийг дүрслэн буулгаж, орон нутгийн аж ахуйн нэгжүүд, аймгийн нутгийн зөвлөлүүд иргэд дэмжиж хамтран ажиллаж байгаа юм. Өөрөөр хэлбэл эрдэнэтчүүд бид өөрсдийнхөө бахархлыг өөрсдөө бүтээж байна. Эрдэнэтийн одоо энэ уран бүтээлчид, Эрдэнэтийн бизнесүүд, Эрдэнэтийн төр захиргааны байгууллага, Эрдэнэтийн иргэдийн оролцоо бол бүгд одоо энэ Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэнд одоо шингэж байна гэж. Тэгэхээр энэ бол өөрөө эрдэнэтчүүдийн бахархал, цаашлаад одоо Монгол улсын бахархал болох хэрэгтэй юм аа. Энэ мөнхөө барилга маань өөрөө их өвгөнц шийдэлтэй. Тэгээд хий зэдлэлийн бүтээцийн хувьд бас сонин содно. Монголд одоо байхгүй хэлбэр хэмжээтэй шүү дээ энэ чинь. Ерөнхий хаан таад дээвэргээ бүгд л налуу хийцтэй. Ажлын дотор нь бол нэг 3 шатанд хувааж байгаа. Барилгын ажил, инженерийн шугамжуулжийн ажил, за тэгээ урлагийн бүтээл гэсэн юм 3 хэлбэрээр явж байгаа. За бид нар нод нь бол барилгын гол дотор байшин, энгийн хэлбэртэй байшингийн ажлыг эхлүүлээд яваад одоо үндсэндээ дуусч байна. Энэ байшингийн маань гол шатны яг энэ дугуй хэлбэр байгаа. Энэ дугуй хэлбэрийн өндрөөс ингээд нэг давхраас дээшээ явах 5 давхрын хэмжээний урт болж байгаа хэрэг. Энэ хооронд бид бас нэг тийм Монгол хүний одоо хиймэр гэдэг бол морь тий. Одоо морьтой хамгийн холбоотой юм юу гэхээр ташуур. Тэгэхээр бид энд 5 давхар байшингийн хэмжээтэй тийм ташуур бүтээе. Энэ бол Монголд хамгийн том ташуур болох юм. Бид одоо Чонжин бодог юм чинь Чонжин бодог нь маш том гутал байдаг шүү дээ. Тэг яг тэрнтэй адилхан бас ингээд дээрж бас нэг генст бүртгүүлэх гээд үтсэн. Тэрнтэй адилхан бид бас генст орчих чинь бид манай хотын байдаг Эрдэнэт дотор тэгээд дэлхийд хамгийн урт ташуур гэдэг чинь одоо 5 давхар байшингийн хэмжээтэй ташуур чинь дэлхийд байхгүй юм байна шүү дээ. Энэ цогцлбарын үр өгөөжийг олон талаас нь ярьж байна. Энд онцлог хамгийн чухал ач холбогдол бол аялал жуулчлал юм аа. Аялал жуулчлалыг дагаад худалдаа үйлчилгээний олон салбар хөгжих, орлого нэмэгдэх, мөнгөн урсгал сайжрах зэрэг бодиттой эерэг үзүүлэлтүүд бий болдог. Бид бүгд бол зөвхөн одоо уул уурхайн баялгаа шүтээд Эрдэнэт үйлдвэрийг одоо дахиад нэг 40 жил оршин тогтно үйлдвэрээс бид нар бас орон нутагт ордог орлогоороо амьдраад байна гэж бодож болохгүй юм байна. Уул уурхайн баялаг гэдэг бол шавхагдшгүй зүйл биш юм аа. Өнөөдөр 40 жил бид нар энэ уул уурхайг ашиглаж байна. Дахиад 40 жилийн
одоо нөөцтэй. 40 жилийн дараа Уурхайн баялаг шахагдсны дараа Орхон аймаг Эрдэнэт хот хаанаас орлогоо олж хаанаас одоо эдийн засгийнхаа энэ чадварыг бий болгож явах вэ гэдэг асуудлыг бид нар өнөөдрөөс бэлдэж хийж явах ёстой. Үйлдвэргүйгээр одоо амьдрах тэр одоо нөхцөл байдалд одоо эртнээс л одоо бэлтгэлтэй байх ёстой болж байгаа. Тийм учраас энэ аялал жуулчлалыг хөгжүүлэх нь бол одоо туйлын чухлаа. Ерөөсөө өнгөрсөн жилийн одоо судалгаа гаргахад дундчтойгоор 60 мянган дотоодын аялал жуулчлал зорчсон байлаа. 5,000 орчим гадаадын жуулчид бүгд Эрдэнэтэй дайрж байгаа хэрэг өсгөл чиглэлээр. Хөвсгөл нуурыг үзэх гээд одоо аялж байгаа гадаадын нэг жуулчны хөвсгөл нууран дээр очиод одоо зарцуулах гэж байгаа $100-ийн $10 жишээ нь бид нар орон нутагтаа авч үлдэх энэ бодлогыг л хэрэгжүүлэе гэж. Эрдэнэт хот Эрдэнэт үйлдвэрийг цогцлон байгуулахаар тухайн үед Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн илгээлтийн эзэд тэргээрийн гэр бүл үр хүүхдүүд өнөөдрийн Эрдэнэт хотын халуун ам бүлүүлээ. Эрдэнэт хотод төрж өссөн хүүхэд залуучууд өнөөдөр 40 нас хүрч байгаа. Тэгэхээр энэ залуухан эдэр залуухан энэ сайхан хотын үүх түүх гэдэг бол өөрөө монголчууд бидний л үүх түүх 20 дугаар зууны манлай бүтээн байгуулалт болсон энэ хотыг тэртээ 40 жилийн өмнө одоо тухайн үеийн одоо эд сайхан шижигнсэн залуучууд л барьж байгуулахаар ирж ийсэн. Өнөөдөр энэ хүмүүс маань илгээлтийн эзэд анхдагчид азаа буурлууд болсон. Энэ хүмүүсийн үр хүүхдүүд өнөөдөр аймаг хотынхон ажил амьдралыг аваад залгуулад явж байгаа. Ийм сайхан бахархан түүхтэй хот. Тийм учраас энэ одоо ахмадууд энэ одоо нутаг орноосоо гарч Эрдэнэт хотыг барьж байгуулахаар ирсэн хүмүүсийн сэтгэл зүрхэнд бол унсан нутаг угаасан ус гэдэг одоо тэр зүйл бол байнга л одоо хадаатай явдаг. Төрж өссөн нутаг орноороо бахархах энэ одоо ахмад наснуудын маань, ахмад буурлуудын маань, энэ олон иргэдийн маань одоо сэтгэл зүрх энэ одоо Эрдэнэт цэцэрлэг төрөлн гэдэг энэ байгууламж дээр ирж нэгдэж байгаасаа гэж бас хүсэж байна. Энэ хоттой хайртай байх, энэ хотоороо бахархах, хотынхаа үг түүхийг цааш нь үргэлжлүүлэх, хоттой бүтээн байгуулалт бий болгох, хотоо улам одоо сайхан болгох гэдэг олон одоо агуулга энэ одоо цэцэрлэг төрөлн дээр нэгдэж байгаа туйлын одоо чухал ач холбогдолтой ийм ажил болж байгаа маа.